За улсын хэмжээнд томот төвчний өвчлөлийн байдал давхар судлалын 4-р 7 хоногт 9.8%, аймагуудын дундаж болохоор 11.6%, Орхон аймгийн хэмжээнд 8.3%, буюу өнгөрсөн 7 хоногоос 5%-аар урс үзүүлэлттэй байгаа. Төрийн тусламжийн дуудлагын 31.4%-ыг аймгийн хэмжээнд томот төвчний шалтгаантай дуудлага эзэлж байгаа. За үүнээс яг насны ангилаар нь авч үзэх юм бол бага насны буюу 0-4 хүртэл насны хүүхдүүдийн дунд томбогийн шалтгаантай дуудлага маань бас 50-аас дээш хувьтай байна. Сар шинийн баярын өдрүүдтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдтэй жирэмсэн эхчүүд маань томбогийн шалтгаантай мөн амьсгалын замын зочмгийн тал дөрвөн шалтгаантай хүндрэл бас ихсэх хандлагатай байгаа. За эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас өгж байгаа чиглэлээр бас энэ тал дээр анхаарч ажиллахыг бас бидэнд бас нэлээд чиглэл өгж ажиллаж байна. За мөн томоотой холбоотойгоор мөн амьсгалын замын бусад халдварууд буюу Улаанбархны халдвар, менингококкийн халдварын дэгдэлт бүртгэгдэх ийм хандлагатай байгаа учраас мөн энэс сурчлан сэргийлэх зорилгоор иргэд бага насны хүүхдүүдтэй ялангуяа 0-5 хүртэл насны хүүхдүүдээ олноор цугласан буюу айл сар шинээр айллаг дагуулж хэсгүй байх. За айл хэсэг үедээ амны хаалт хэрэглэх, гарын эрүүл авахыг мөн сайтар сайхахыг мөн бас анхааруулж байна. За тэгээд Улаанбархан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн сайдын албан даалгавар 0-9 албан даалгавар ирсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ерөнхийдөө Улаанбархан өвчин маань дэлхийн улс орнуудад манай өмнөд хойд хөршид бас ихээхэн бүртгэж байгаа учраас зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бас анхааруулсан энэ албан даалгавар ирсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор Улаанбарханы эсрэг вакциныг 9 сартай 2 настай хүүхдүүд товлоор хийдэг байгаа. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд мөн энэ товлын вакцинд хүүхдийн хугацаанд нь хамруулах товлоосоо хоцорсон бол нөхөн дархлаажуулалтанд хамруулах энэ асуудлыг бол маш сайн хэрэгжүүлэх нь. За тэгээд дээрэс нь амны хаалт айлд цочлохдоо маш сайн хүүхдүүдэд зүүж хөвшүүлэхийг анхааруулж байна.